Монголын зүрх сайн зохино гэдэгт Монголын зүрх сайн цохилж байна гэдэгт Монгол этгэл үнэсийн лоо Монголын төлөө цохилох зүрхтэн бүхнийг Монголын төлөө чилэх сэтгэлтэн бүхнийг Монгол улсын хөгжлийн урагшлах зам тулгамдж буй асуудлыг шийдвэрлсэн өөрийн үзэл баримтлалаа 6 дугаар сарын 25-ны дотор илгээхийг тунхаглав. Хас буулгах ёстой. Төр тусгаар Монгол улсын эрх чөлөөт иргэн таны энэ орой мэндийг дахин нэр мэдчилж байгаадад үлэсэх баяртай байна. Тэгэхээр Монголын нээлтийн мэтгэлцээний холбооны зүгээс ТV8 телевизтэй хамтран Монгол улсын үе үеийн засаг дурыг барьж исэн ерөнхий сайдуудыг оролцуулсан бас ерөнхийлөгч нарыг бид бүхэн оролцуулахар зорж байгаа их төрлийн голомт хэмээх нэвтрүүлэг маань энэ удаагийнхаа дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Өмнөх нэвтрүүлгээр бид бүхэн гунгаад орж ерөнхий сайдыг та бүхэндээ оролцуулж уулзуулсан. Тэр үеийн цаг үеийнх нь өөрийнх нь гаргаж исэн шийдвэр болон алдаа онооныхаа талаар нь та бүхэндээ хэлсэн байгаа. За энэ удаад бид бүхэн Монгол улсын бас ерөнхий сайд асан Бямсарангуй дээр яг зорж байна. Тийм үү? Тэгээ Бямсарангуй ерөнхий сайд асантаа бол бас нийгмийн тулгамдж байгаа асуудлууд цаашдаа ирээд энэ талаар олон сонирхолтой сэдвээр асуудлыг хөндөж ярилцахаар явж байна л да. Одоо бид нэр шалгуулан дээр явж байна. Тусландаа байгаа гэж түрүү хэлсэн байгаа. За мэдээж эдгээр хүмүүс маань бүгдээрээ цаг завтаа уралдаж байдаг их завгүй голдуу хүмүүс байгаа. Тэгэхээр бид бүхний зүгээс яг хаана вэ тэр байга газар нь шууд очиж Монгол улсын бас цаашдын хөгжлийн үзэл баримтлалын тухай өөрийнх нь үзэл бодлыг үзэгч та бүхэндээ хүргэхээр зорж байна. Их гүрний голомт гэдэг энэ сэтгүүг л монголчуудаа залуучуудаа өвлүүлж өгөх их л хичээгээр идэв. За эрхэм мөндөд үзэгчдээ Монгол улсын нийслэл хот Улаанбаатараас 15 км за хойшоогоо Шатавлингийн ам дээр бид бүхэн ирсэн байна. Энд Монгол улсын ерөнхий сайд байсан профессор Бямсарангуй та бид бүхэн та бүхнийг уулзуулж байна. Ингээд танд энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Сайхан зусч байна уу? Би тинхээ сайн уу? Тэгэхээр та мэдээж Монгол улсын засаг дурын нэгэн цаг үеийн төрийн одоо бодлогыг барьж байсан хүний хувьд тэр үеийн өөрийнхөө ажил үйлсээс болон одоо үеийн нийгмийн одоо тулгамдж байгаа болон бас сайн сайхан талаас нь яриагаа ихтэй зүгээр юм болов уу гэж бодож байна. Ер нь та бүхний хийж байгаа үйлс тулаан Монгол түмнийх уран зоригийн сэргийг сэтгэлийг бадарах чиглэлтэй байдагт их баярлж байдаг. Тэгээ хүний чинь ядгалд оптимист, пессимист гэж хоёр хуваадаг гэж ярьдаг юм. Оптимист бол одоогийн байдаг ингээд дүгнэх юм бол энэс цааш бол их сайхан болно гэж ярина. Пессимист бол одоо бид нар яралдаа буучглаа гэж ярих жишээтэй тийм. Тийм болохоор та бүхэнтэйгээ ярилцахыг сонирн байна. Тэгээд та бүхэнтэй би минчилгээнийхээ хөөргөө барья та. Оо за. За баярлалаа. Тэгэхээр баярлалаа. За бид бүхний хийж байгаа нэвтрүүлэг маань их төрийн голомт гэдэг нэвтрүүлгийн нэр байгаа. Тэгэхээр яг энэ нэвтрүүлэг маань ямар учиртай юм бэ гэхээр ер нь Монгол улс хөгжихийн тулд ямар үндэсний гэсэн үзэл баримталтай байх хэрэгтэй юм бэ гэдэг үүднээсээ Монгол хүн нэг бүр хэрвээ та өөрийгөө Монгол гэж боддог бол гэсэн өөрийнхөө үзэл баримтлалыг бид бүхэн л үлгээгээд тэрийг нийтэд хүртээх тийм ерөнхий зорилгын хүрээнд байгаа л да. Таныг төр барьж явах, засаг толгойлж явах тэр үед Монгол ямар байсан? Одоо ер нь ямар байна гэж бодоход гэдэг л. Тийм миний анхны засгийн газрын ерөнхий сайд асуулт Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байх үед бол Монгол орн түүхийнхээ хамгийн эмгэнэлтэй мөртлөө баатарл үеийг туулж ирсэн. Одоо ингээд хүн төрөлхтний түүхийг аваад үзэх чинь шүү дээ. Барууны их ухаантай нөгөө генерих гээсийн хэсүүгээр бол нийгмийн байгуул солигдоход хоёр соёл иргэншил мөргөлдөхөд хүний зовлон туйлдаа хүрдэг гэж.
монголчууд чинь 20 дугаар зуунд нийгэм байгууллаа 2 солиод. Колони байснаас үүдэн хараа торон болоод уйдаасан тусгаар тогтнолоо баталгаажуулах ийм хувьсгал хийгээд тэгээд бас өөрийнхөө нүүдлийн соёл иргэнштэйгээ Европын соёл иргэншилтэд нийлүүлээд дэвцэлдүүлээд ингээд явцсан. Ер нь хүн төрөлхтний түүхэнд бол ховорхон тохиолдох ийм хүнд бүрх сорилтуудыг туулж байсан үйл дээ. Тэгээд энэ үедэндээ ерөнхийдөө байснараа өөрөө дотроо бахархаж явдаг юм. Тэгээд монголчуудаа энэ зам дээр нь гарахт нь бас багч болон хувь нөрөөр рүүлж явсан хамт төрчдөд монголчуудаа зүтгэж явсан гэж. 90-91 оны үе чинь монголч нөгөө тогтолцооны хямрал гэдэг юм ирлээ, их гүрний нөгөө эмбарго, хялт хавчилт гэдэг юм ирлээ. Тийм үед чинь хөдөө яваал ингээд малчтай уулзахад за та нар хийх гэснээ хий, бид тэсэн шүү гэл. Гомон чурамтай шүү дээ. Манай монголчууд чи. Тэгээ тийм үедэнд монголчуудынхаа шин замлын төлөө зүтгэж явсандаа баярлдаг юм. Тэр үед чи хоёр тогтолцоо солигдно гэдэг чи эхлээд хуучин тогтолцоогоо нураах. Нураах үед бол тоос их болсон, хамар битүүрн, ханяан нэтан хэцүү юм бол мэдтэй. Тэгээд тэр үчинд л монголчууд бүхлээрээ л нятаж байсан үе шүү дээ. Тэгээд тэр хүнд үеийг бол манай тэр засгийн газар миний ажиллаж байсан засгийн газар туулж өнгөрүүлсэн. Тэгэхдээ ирээдүйд цэцгэлж ургах бас нэг үрийг нь тарих хэрэгтэй байдаг. Тэгээд тэр үе чинь одоо социализмаас салаад ингээд чөлөөт иргэний нийгэмд амьдрнаа, зах зээлийн нийгэмд амьдрнаа гэвэл идэх хүмүүс ч бас зөөхөн шүү дээ. Тэгээд хамгаан төрийн гадаад худалдааны монополийг цуцлаа, төвлөрсөн төлөвлөлтөө харлаа, төвлөрсөн хангамжийг халлаа, төвлөрсөн бэлтгэлийн хангалаа, төвлөрсөн жижигхэн худалдааг халлаа. Тэгээд үнийг чөлөөлж эхлэгээд юмнууд хийж л байсан үедээ өмчхөвчл манай засгийн газар үедлэх хэлсэн шүү дээ. Энэ чинь нөгөө шинэ нийгмийн үндсийг тавьсан. Тэгээд би одоо бодоход тэр үеийн төрийн бодлогын үндсэн дээр суурин дээр одоогоо Монголын чөлөө дараачсан нийгмийн тогтолцоо бүрдээд тогтсон. Энэ бол бахархах ёстой. Монгол ухаан хөгжлийн хүнд зогсон асуудлыг шийдэх төрөлхийн чадвартай гэдгийг дахин баталж өнгөрснийг дүгнэн одоогонд сулж ирээдүг шинжсэн улсын дэвшилтэд хөгжлийн хөшүүрэг болох санааг түгээн дэлгэрүүлцгээе. Ингээл өнөөдрийн нэг жархаа байлээ л доо. Ямар би өсөлтний хүн биш